Хятад хэлний алсын зайн сургаалт. Сайн мэцхан үзэгчтэй хятад хэлний дунд чатны хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бид өмнөх хичээлээр боломж заасан нөхөр гишүүн болон чуулаагийн хэрэглээ, мөн нэрөг, тооны нэр, тооллого үг зэргийн давтамжийн үргийг үтсэн. Иргэн санацгаая. Хятад хэлэнд дөө туслах үгээр үйл хөдлөлийн боломж нөхцөлийг магадлан тайлбарладаг. Уг гишүүнийг кэнэн буюу боломж заасан нөхөр гишүүн гэж нэрлэнэ. Жишээ нь: "Ни кан дэ дong зhe пиан вэнжаң ма?" Чи энэ өгүүллийг ойлгож чадаж байна уу? Уг өгүүлбэрт дэ дун гэсэн үгээр ойлгож чадах гэсэн үгийг нөхөн тайлбарлаж байна. Та мань зоо бу ван чин чан дэ лэн xi. Тэд өнөөдрийн дасгалыг хийж дуусгаж чадаагүй. Буюу үгүйсгэхдээ дөө нь бүү болон хувирч байна. Түүнээс гадна боломж заасан нөхөр гишүүнийг дэ бүү ляо гэсэн бүтцээр илэрхийлдэг. Жишээ нь: "Зэмо зуун дэ синглэ ни бан дэ ляо ма?" Ийм хүнд ачааг чи зөөж чадах уу гэж дөөлягоор боломжийг илэрхийлдэг бол "Зэмо зуун дэ синглэ wo ban bu liao." Ийм хүнд ачааг би зөөж чадахгүй хэмээн үгүйсгэх нь. Хятад хэлэнд чуулаа гэсэн үгээр зарим үйл үгийн үр дүнг илэрхийлдэг. Жишээ нь: "Xiang чуулаа, xie чуулаа, хуйда чуулаа, тин чуулаа" гэх мэт. Үйлбэрт орсныг харцгаая. "Ни яо дэ зэ бэн шу зao чуулаа ла." Чамд хэрэгтэй номыг олчихсан. Дараагийн өгүүлбэр: "这个句子错了，你看得出来吗?" Энэ өгүүлбэр алдаатай байна. Чи олж харж чадаж байна уу? Харин хятад хэлэнд нэр үг болон тооны нэр мөн тооллого үг давхцан орвол мэй буюу бүр, бүгд гэсэн утгатай болдог. Жишээ нь: "Та мань гэ гэ дөө си хуан юм хуайз." Энэ өгүүлбэр нь тэд бүгд сав хэрэглэх дуртай гэсэн утгатай бөгөөд гэ гэ гэсэн тооллого үг нь бүгд гэсэн санааг илэрхийлж байна. Үзэгчдээ бид өнгөрсөн хичээлийн агуулга тавьж тавтлаа. Харин одоо өнөөдрийн хичээлийг үздэцгээе. Бид өнөөдрийн хичээлээр асуух төлөөний үгээр хийсвэрлэн заах утгыг илэрхийлдэг тухай үзье. Хятад хэлэнд шэй, нар, шама, зама гэх мэтийн асуух төлөөний үгээр хийсвэрлэн заах утга илэрхийлдэг. Жишээ нь: "Ни инgai чи дэ шама?" Чи ямар нэгэн юм идэх ёстой. Хэлний жав, жуу нөхөр гишүүний үүргийг мэдэж авцгаая. Жав, жуу нь үр дүнгийн нөхөр гишүүний үүргээр хэрэглэгдэж монгол хэлнээ чиг гэсэн нөхцлөөр илэрдэг. Жишээ нь: жав жав олчих, чи жав зээлчих, шуй жав унтчих, май жав авчих гэх мэт үйл үгийн ард орж хэрэглэгдэх бол жуу нь тэн жуу зогсчих, жан жуу зогсчих, жуа жуу барьчих, чи жуу цээжилчих гэх мэт үйл үгийн ард орно.
Өгүүлбэрт хэрхэн орсныг хамтдаа харцгаая. 你要的那本书我记找了. Чамд хэрэгтэй тэр номыг би зээлчихсэн. 小偷被抓住了. Хулгайч баригдчихсан. Гэх мэтээр орчуулгана. Харин дээрх хоёр нөхөр гишүүнийг уйлог, бүү, жав, эсвэл жуу гэж үгүйсгэх нь. Жишээ нь шуй бүү жав, таагүй, май бүү жав, аваагүй гэх мэт. Үгүйсгэсэн өгүүлбэрийн жишээг харцгаая. 这首诗记不住了. Энэ шүлгийг цээжлээгүй. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрийг үгүйсгэсэн өгүүлбэр болгоно. Өгүүлбэр нь 我找找我的书了. Би намаа олчихсан. 李白的那首诗他记住了. Ли Байгийн шүлгийг тэр цээжилчихсэн. Хариугаа харцгаая. 我找不着我的书. Би намаа олоогүй. 李白的那首诗他记不住. Ли Байгийн шүлгийг тэр цээжлээгүй. Болгон үгүйсгэх. Харин одоо хятад хэлний эзэн биегүй өгүүлбэрийн тухай мэдэж авцгаая. Та бүхэн дараах өгүүлбэрийг орчуулад энэ тухай төвөггүй ойлгох болно. 下雨了. Бороо орчихлоо. 下雪了. Цас орчихлоо. 上课了. 请大家不要再说. Хичээл орчихлоо. Бүгдээрээ битгий яриад байгаарай. Гэх эдгээр өгүүлбэрт өгүүлэгдэхгүй гишүүн байхгүй. Ийм өгүүлбэрийг эзэн биегүй өгүүлбэр гэнэ. Харин хятад хэлэнд ч хүртэл гэсэн утгыг лиен, е эсвэл дуу гэсэн хам бүтэц илэрхийлдэг. Жишээ нь 这连空气都有辣味儿. Энтхийн агаар нь хүртэл халуун ногооны үнэртэй. 我连他姓什么也不知道. Би тэрний ямар овогтойг нь хүртэл мэдэхгүй. Үзэгчдээ бид өнөөдөр асуух төлөөний үгээр хийсвэрлэн заа харах болон жав, жуу гэсэн үр дүнгийн нөхөр гишүүний үүрэг мөн эзэн биегүй өгүүлбэрийн тухай үзлээ. Та бүхэн үргэлжлүүлээд унших дадлын хичээлээ хүлээн авч үзээрэй. Хятад хэлний алсын зайн сургаалт.